Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн маань 2 дахь жилдээ үргэлжилж байна. За энэ үндэсний хөдөлгөөн мөрд ноолуур алширны салбарт хэрэгжиж байгаа юм томоохон үндэсний хөдөлгөөн. За энэ дундаас ноолуурын салбарт гэх юм бол бид нар бас өнгөрсөн онд ноолуурын үйлдвэрийн салбартаа эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгосон. За үүний үр дүнд бас бид нар өнгөрөх 2025 онд 4000 тонн самс ноолуурыг экспортлсон. За энэ маань бас түүхэндээ бас гараагүй юм амжилт. За энэ жилийн үед бид нар бас энэ түүхэн амжилтад баттгах. За нөгөө талаасаа бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ийм зорилттой байж байгаа. Өнгөрсөн онд олгоцсон хөнгөлтөө зээлийн хүрээнд эерх хүчин чадал, нийгэх сүлж хүчин чадлууд манаас нэмэгдсэн. За үүний үр дүнд та бүхэн өнөөдөр бас энэ хамаагалт гишмээр дээр хүрэлцээрлээ. Энэ компаниас Японы улсын Shimatseki компани full garment машиныг үйлдвэрлэх хүчин чадлыг өргөснөөр сүлж хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ салбарын ноолур үйлдвэрүүд маань бол экспорт маань нэмэгдэж байна. Бэлэн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх нэг хүчин зүйл маань эерх хүчний дамжлага байгаа. Эерх хүчний үйлдвэрийг бол 3 4 үйлдвэр маань эерх хүчин чадлаа нэмэгдүүлээд ингэ явж байна. Үүний үр дүнд бас угаалт ноолур экспортлог байсан бол бид нар одоо самсны ноолур экспортлог болсон. За цаашдаа бид нар эрэм луцад бэлэн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх энэ бүтцийн өөрчлөлтийг бол салбарынхаа үйлдвэрлэгчтэй хамтраад хийгээ явж байна. За экспортыг нэмэгдүүлэхэд бол нөгөө талаас бас олон улсын стандартыг нэвтрүүлэхийн ажил маань хийгдээд явж байна. За олон улсын ГОЦ, за ISO гэдэг стандартыг манай үйлдвэрүүд маань нэвтрүүлж байна. За салбарын үйлдвэрүүдийн бас экспортыг нэмэгдүүлэх хүрээнд гадаад харилцааны яам, ноолуурын холбоотой хамтраад газар зүйн залттай бүтээгдэхүүн бий болох ажлыг эхлүүлж байна. За энэ хүрээнд бас Европын холбоонд Монгол улсад бэлтгэж байгаа 5 өнгийн ноолуураа газар зүйн залттай бүтээгдэхүүн болох ажил маань эхний иш бүтэн маань хэрэгжээд дууссан. Ингэснээрээ бас бид нар зөвхөн дэлхийд дахин манай Монгол улс маань 5 өнгийн ноолуур бэлтгэхээр энэ онцлогоо бас Европын зах зээл таниулах, экспортоо нэмэгдүүлэх ийм ажлууд бас хийгдэж явж байна.